Монгол улсын эдийн засаг тэгэхээр уруулсан дагуулсан байна. Багч болов гэсэн эдийн засгад дэш чадахгүй байгаа. Эдийн засаг хязгааргүй хэрэгцээ шаардлагыг хязгаарлагдмал нөөц биелгээр хангах урлаг бас ухаан. Эдийн засаг. Мэдээллийн хурдаг амтлаг эдийн засаг нэвтрүүлгийн бям гарагийн дугаараа эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр мөнгөний болон төсвийн бодлогын уялдааны талаар ярилцахаар бэлтгэлээ. Улсын хурал уржигдэр төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах бодлогын баримт хүчгийг баталсан бол өчигдөр 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг баталлаа. Мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа хангагдж байж, инфляц болон валютын ханш эх онд ямар байх нь шууд хамаарах юм. Тиймээс энэ хоёр бодлогыг уялдуулж чадсан эсэх талаар улсын хурлын гишүүн бөгөөд мөнгөний бодлогын ажлын хэсгийн дарга Дэмрэлтэй ярилцсан юм а. Эх онд инфляцийг 7% барьна гэсэн зүйл залтыг одоо үндсэн чиглэлд одоо оруулж өгөөд одоо батлаа шүү дээ. Тэгэхээр эх онд инфляцийг 7% барих болцоо байна. Эх оны төсөөллөөр бол ер нь бодит инфляц бол нэг 9.5% гарахаар байна. Зорилт төвшин маань дунд хугацаанд 15 онд болоо 16 онд 7% хүргэх зорилтыг бол Төв банкнд ийм даалгавар болгож өгч байгаа. Ийм инфляцийн дунд хугацааны зорилт өгөөд энэ дотроо Монгол банкыг яаж ажил хийж байгаа гэхээр энэ инфляцид нөлөөлж байгаа бүх одоо хүчин зүйлүүдийг мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээр түүний дотор энэ бодлогын үгээ үеийн хатан тогтоох заавал нэмгээгүй. Зарим хүмүүс бол одоо хатуу мөнгөний бодлого явуулах хэрэгтэй ингээд тэгвэл инфляц бий болчихно гэдэг энэ нэг монетарист орчин үеийн тийм бол байхгүй л дээ. Нөгөө талаас бол энэ жилийн мөнгөний бодлогоор бол засгийн газарт бас урд өмнө өгдөг байсан даалгавар өгсөн л дээ. Тэр нь бол аймаг нийслэлийн түвшинд инфляцийг намдор түвшинд барих талаар засгийн газраас ажиллаа. Аймаг нийслэлийн түвшин болгонд бол инфляцид нөлөөлдөг хүчин зүйлүүд нь бас өөр байна. Жишээлбэл Аслагдтал аймгийн хувьд одоо юу гэдэг өөр хүчин зүйлүүдээр инфляцийн сагсанд нөлөөлж байд юм уу тийм ээ. Эсвэл одоо тухайн нутаг дэвсгэртээр бараа үйлчлэгээ оруулж ирдэг тэр зам нь одоо жишээлбэл өөрөөр километрийн хувьд аслагдсан байдлаас аж тээврийн зардал гэх мэт талаас ингээд нөлөөлдөг учраас энэ талаас нь бодож засгийн газар бас энэ инфляцийн эргэлтийг өдөөхгүй байх. Өөрөлд энэ юу гэсэн үг гэхээр цалин одоо тэтгэврийг тэтгэн чиг нэмэхдээ инфляцийг өдөөхгүй байх талаас тэгэхгүй л нөгөө нэмэгдсэн цалин тэтгэвэр маань үнийн өсөлтөнд л идэгдчихдэг олон жилийн практикт яваад энэ чинь ядахтаа тэгээд зарлахгүй байх гэсэн нэг юм ярьж ирлээ шүү дээ. Гэтэл ер нь альч засгийн газар альч Төв банкны хувьд бол ер нь бол энэ инфляцийг намд ор тавьшинд гэдэг чинь ард түмэн иргэдийн амжиргаанд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй л гэсэн утга шүү дээ. Тэр одоо байгаа инфляцид одоо нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт буураад долларын ханшийн өсөлт бол одоо инфляцид гол төлхөө нөлөөлж байна гэсэн мэдээллийг бол Төв банкных өгчсэн л да. Тэгэхээр ер нь одоо долларын ханшийг буулгаагүй энэ тохиолдолд ер нь одоо инфляцийг эх онд бас 9% барих болцоо хомс харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр валютын урсгалыг Монгол руу тарчиж төлбөрийн тэнцлийн хямралаасаа гарч иж инфляцийг яг тэр зорилтод төлөвсөн түвшинд нь барих боломжтой юм шиг харагдаад байна. Тэгэхээр валютын урсгал хэрхэн яаж татах юм бэ гэдэг нь тодорхой байна. Үндэсний мөнгөнд тэмдэгтийн доктортой байдал гэдгийг яаж хэмждэг? Хоёр байдлаар. Нэг талд нь бол дотоод үнцээр нэмждэг. Энэ нь бол одоо тухайн төгрөгийн худалдан авах чадвар буюу инфляц. Тийм учраас инфляцийг буюу үнийн доктортой байдлыг. Нөгөө талаас чиний хөндөд байгаа тэр валютын ханш гадаад үнц. Энэ бол Монгол улсын төгрөг гэдэг үндэсний мөнгөнд тэмдэгт бусад орны валюттай харьцахын дооны харьцаа гэлдэг. Энэ нь одоо чиний хэлээд байгаа тэр гадаад валютын дотогшил урсгал тийм ээ, экспорт, гадаадын хөрөнгө оруулалт. Энэ бүх зүйлүүдийн заагаад өгч байгаа. Хамгийн түрүүнд бол энэ талаар цогц ээж бүрэн бодлого боловсруулж хэрэгжүүлээ. Дээр нь одоо энэ өөрийн үйлчлэгээ ер нь бол өөрийн удирдлагынхаа асуудлыг бушуухан хуулийн батлуулъя. Тэгээ энэ Монгол улс өөрийн удирдлагатай болёо. Юм бол дотоодын нийтэд төмөрийн харьцааг л ганц дэлхий дээр байдаг үзүүлэлт шиг бодвол тэрэн дээр хоорондоо маргалдаад улс төрж байгаас илүү орчин үеийн удирдлагын индикаторууд байна. Тэрэн дээр суурилсан арга хэрэгслүүдээ энэ бүхнийг ээж бүрэн хуульчлаад өгчүүл тэгээд Монгол улс өөрөө удирдаад явчих болно. 3 дугаарх нь валютын татгчлал урсгыг яасгаад тэгэнгүүт биднээс оюу толгойг ярьдаг ингээд нүүрсэн ярьдаг. Ер нь бол бид уулуурхаан бус экспортыг хөгжүүлэх талаар юу хийсэн юм бэ? Ямар хөшүүрэг хэрэгжилж байгаа юм бэ? Энэ талаас бодоод жишээлбэл экспортын даатгалын системийг ярилтаа тогтолцоог нь хөгжүүлж гэж хэллээ. Экспортын одоо энэ үйлдвэрлэлийг дэмжих талаар Төв банкны мөнгөний бодлогыг бас энэ тал руу чиглүүлэх, арилжааны банкнуудыг чиглүүлэх энэ талаас нь бас тодорхой
залтууд валютын ханшны хувьд бол одоо бол ийм юм ярьж байгаа шүү дээ. Тэр та хэллээ шүү дээ. Өрийн удирдлагын тухай хуулийг яарчлан батлах хэрэгтэй байна гэдэг чинь ерөн төсвийн доктортой байдлын тухай хуулиар манай улсын өөр энэ жил одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-аас хэтрэх ёсгүй цааш ийм хэмжээтэй байх ёстой. Ийм болохоор бид нэр одоо зээл авч чадахгүй, боон гаргаж чадахгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа шүү. Тэгэхээр өрийн удирдлагын тухай хуулийг одоо яарчлан батлах юм бол бид нэр гаднаас одоо туртаа санхүүжилт авч болох нь өгжиж байгаа маш олон орнууд одоо хөгжилтэй болсон бүх орнууд бүгд л зээл авч амьдарч байна. Тэгэхээр зээл авахтай гол нь биш хамгийн гол нь зээлээ зөв зохистой зарцуулах, зээлийнхаа тэр авж байгаа хэмжээг эдийн засаг нь эргээд төлж чадах хэмжээнд байх. Энэ талаас нь л бодож. Тийм учраас өрийн удирдлагын маш олон индикаторууд тэрний нэг л индикатор нь бол нэг л үзүүлэлтүүд өр ба дотоодын нийт бүтээгдэхүүн харьцаа. Дээр нь өр ба одоо шил экспортын потенциал. Тийм ээ? Өр ба өрийн одоо тэр богино хугацааны болон урт хугацааны өрийн хоорондын харьцаа ч гэдэг юм. Өр ба одоо юу гэдгийг тэр одоо төсвийн орлого ч гэдэг юм. Иймэрхүү олон үзүүлэлтүүдийн хооронд нь харьцуулаад энэ дундаасаа нэг иж бүрэн дүгнэлт гаргаад за манай улс бол ерөнхийдөө одоо цаашдаа бас өр тавиад ингээд энийг ийм юм гэж ингэж явж болох юм гэдэг юмыг гаргадаг. Энэ бүхнийг эргэцэн үед баталгаажуулж өгдөг. Тэр тохиолдолд бол заавал 40 гэсэн юм яг ингээд яатсан тоо биш шүү дээ. Яг бол дотоодын нийт бүтээгдэхүүн тусан манайх шиг түүхий эдийн нөөц дээр дотоодын нийт бүтээгдэхүүнээс болж циклээс болж хэлбэлцэж идэг урны хувьд бол дотоодын нийт гинт төсрээд явчихдаг тийм. Тэнгүүт нэг өөрийн хэмжээ тогтмол байгаа үед бол тэр чинь айгүй баг гарч ирж тийм биз дээ. Циклээс болдог бас өр гэж бас байх ёсгүй шүү дээ. Тэгэхээр эдийн засаг өөрөө тогтвортой хөгжих тэр удаан хугацаа дунд болон урт хугацаанд тогтвортой хөгжиж чадах өөрийгөө нөхөн тийм ээ төлжүүлж чадах тэр чадвархаас нь л болж өөрийнхөө харьцааг тогтоох хэрэгтэй. Тэгээд дээр нь одоо жишээлбэл энэ бүр 80-аад оны үеэс ингээ өрийн удирдлагын ингээ олон арга хэрэг янз янзын дүрм гаргаал тэгээ эцсийн дүндэл ер нь улс орнуудад юу ийсэн Дэлхийн банк энэ ч гэсэн өрийн удирдлагын хууль гэдгийг л гаргаж ирсэн. Тэгээ өрийн удирдлагын хууль гэдэг нь манайх техникийн тулцааны шугамар Дэлхийн банкнаас бүр Японоос ч илүү ингээд бүр тусалцаа аваад тэгээд хүмүүсээ бэлдээд тухай тусгай бүр хилцсэн бий болцсон. Тэднээс нь санаачлаад сангийн яам санаачлаад засгийн газар оруулаад ирсэн. Тэгээд ихэд л энийг чинь батлахгүй л байна шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо батлахгүй байх эдийн засгийн шалтгаан байхгүй байгаа. Уул нь эдийн засгийн батлах эдийн засгийн шалтгаан айгүй их байгаа байхгүй. Тийм учраас энийг л биелээд байна. Эр хүний төсвийг бол батлалаа л да. Үүгээр бол зарлах нь 7.5 их найт төгрөг байхаар ер нь тусгасан байна. За энэс гадна бид нэр хөгжлийн самуура Чингис бондын хөрөнгөөс бас мэдээж санхүүжилт хийнтэй. Тэгэхээр төсвөөс гадуурх эдгээр санхүүжилт одоо байгаа цагт ер нь одоо Монгол банк бодлогын хүүгээ өсөхгүйгээр инфляцийг одоо тэр 7-9% барьж чадах болов. Тэгээ төсвөөс гадуурх санхүүжилт энэ бүхний чинь одоо дотор нь хий. Энэ алидийн олон улсын байгууллагууд засгийн газар их хурал дээр хүртэл зөвшөөрлөгдсөн шүү дээ. Энэ бол одоо энэ жилээс эхлээд энэ ном журманд орно. Одоо дотроо шингээж явна гадагшаа биш. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь хөгжлийн банкны тухай хуулинд ч гэсэн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хөгжлийн банк одоогоор бол ерөнхийдөө ямар нэгэн тийм хөндлөнгийн хяналтгүй яваад байна л да. Банкны системийн нэг бүрэн хэсэг биш. Тусдаа яваад байгаа. Хөгжлийн банкуудын дампуурсан гол шалтгаан энэ л дээ. Өөрөөр засгийн газрын хэд их мэрх бодлоо өөрийнхөө бие даасан хараа тус байдлыг алдагдаад тэгээд нөгөө хөгжлийн банкны үйл ажиллагааных мониторингийн хөндлөнгийн байдлаас хийж байгаагүй зохистой үзүүлэлтүүдийн шалгуур нь унаад ирээд засгийн газрын хэд их нөлөөнд ороод ирэхээр хөгжлийн банкнууд ундаг. Манайд бол тийм симптом гарч ирдэг. Тэр талаас нь бодож байгаа. Эдийн засгчдын зүгээс мөнгөний болон сангийн бодлого хоорондоо уялдаагүй явж ирсэн гэж байнга шүүмжилтгэлтэй. Тэгэхээр эх жилийн одоо мөнгөний бодлого болон сангийн бодлого хэрэг уялдаатай байхаар байна. Зарим хүмүүс мөнгөний төсвийн бодлого шиг хоёр өөр чиглэлээр явд. Энийг уялдуулах шаардлагагүй гэж хэлдэг. Уучлаарай төсөв гэж юу юм? Нэг талд нь компаниудаас болон иргэдээ сураад явсан орлого тэрнийг одоо яаж дайчилж ямар арга хэрэгслээр авсан. Тэр татварыг төлдөг, татварыг нэмэгдүүлдэг, их болгодог тийм бизнесийн орчин сайн байна гэдгээс их хамаардаг. Энэ тал. Зарлага тал нь болохоор энэ авсан татварыг бол яаж зарцуулах вэ? Тэрнийг татвар төлөгчдийн мөнгөөр салинж байгаа төрийн байгууллагууд тэгээд тэтгэвэр тэтгэмж энэ бүх юунд зарцуулна. Нэг хэсгийг хөрөнгө оруулалт гэдээ хийж штэ тийм ээ. Хэрэг хөрөнгө оруулалтын тал нь ч юм уу эсвэл урсгал тал нь эсвэл маш олон жиб аваад ч гэдэг. Ингээд
ийм тансаг хэрэглээ нэмэгдүүлээ, тэр нь импортын эрэлтийг нэмэгдүүлээ, тэр нь валютын ханшны эрэлтийг нэмэгдүүлээ. Хөрөнгө оруулалтын дээр нь айгүй их тийм удаан хугацаанд ашиглалтанд ордог мөртлөө импортын компонент нь айгүй өндөр тийм юмнуудыг аваад ирэхээр энэ ч нөгөө валютын ханшин төлөвлөхгүй. Энэ чинь валютын ханшин нөлөөлөх юм бол мөнгөний бодлогод нөлөөлөхгүй нөгөө. Тэр их ойлгомжтой зүйл байгаа. Тэгэхээр төсөв мөнгөний бодлогын уялдаа хангах нэгдүгээр шалтгаан маань энэ. Эх оны төсөв мөнгөний бодлогын уялдаа ер нь хэр хангагдсан бэ? Ерөнхийдөө бол энэ жил бол нэлээд анхаарсан. Жишээлбэл яаж анхаарсан гэвэл эдийн засгийн байнгын хорон дээр хуучин бол энэ голцоо ингээ хүмүүс одоо тэр аймгийн тэр объект тэр яамны тэрийн нэмчээ гэж нэг тийм юм ярьдаг гэсэн бол энэ жил анхудаа манай эдийн засгийн байнгын хорон нэг шууд хоорондоо ярилцж байгаа. 8 төрлийн санал явуулсан шүү. Тэрний нэгдүгээр санал бол энэ жилийнхаа төсвийг таа өхөн одоо төсвийн байнгын хорооныхан алдагдaltaгүй батлахыг бодооч ээ. Бүр сайн бол нэмэх тэмдэгтэй гэдэг. Нэг ч юм уу, хоёр ч юм уу. Гэхдээ батлагдсан нь бол 439 тэрбумын алдагдaltaй байхаар батлсан байдаг шүү. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1.8%. Тэгээ яг энэ өшөө 430-ыг бол хэмж болох л байсан. Тэгэхээр эндээс чинь л одоо нөгөө зөрчил үүсээд байгаа шүү дээ. Энэ жил одоо тэр маш олон тэр нэг соёлын ордон ингээл бас нэг ингээд нэг одоо юу гэдэг маш хурдан өрөг өжөө өгдөг олон жил баригдсан төсөв төртгөн нэмэгдсэн ийм хөрөнгө оруулалтуудыг багсал хийчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр жоохон бас дутуу ажлууд хэдийгээр аягуус бас хэмнэлээ л дээ. Гэхдээ урсгал зардлаас л их хэмнэлээ, хөрөнгө оруулалтын зардлаас одоо бас хангалттай яаж чадсан. Төсвийн хөрөнгө оруулалтаар хүмүүсийн ажил эрхлэлтийг тэр төвшөнд нь хадгалах, шинээр ажлын байр бий болох, өөрөөр нь бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлж явуулсан шүү дээ. Тэр талаас бодож сайн хийсэнгүү гэж бодож байна. За тэгэхээр урсгал зардлын тухайд 118 тэрбумыг бол тансан байна. Гэхдээ ер нь бол далаацтай таанч чадсангүй гэдэг чинь шүү дээ. Ерөнхийдөө энэс гадна өөр зардал байгаа. Одоо тухайлбал дэд хөтөлбөрч гэдэг юм уу? Төв банкны хэсэг одоо дэд хөтөлбөрөөр нэлээд хэмжээний одоо мөнгөний нийлүүлэлт зах зээл рүү гэсэн шүү дээ. Үн докторжуулах тэр хөтөлбөрөөс ерөнхийдөө энэ жил 15 оны мөнгөний бодлогод юу заасан. Төв банк одоо ингээд өөрийгөө ингээд тэндээс салгана. Ажмаар холдуулаад жилийн эцэс гэхэд бол одоо нэг 10-20% нь л оролцохоор бол ийм байдлаар өөрөөр энийг бол засгийн газар ч гэдэг юм эсвэл тодорхой компаниуд ингээд арилжааны банктай хоорондоо тохиролцоо зах зээлийн зарчмаар хийх асуудал болсон. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол тэр нийт инфляци чинь өвчин зүйл 10-аас 12 онд бол нийлүүлэлтийн гаралтай инфляц 35 байсан одоо 5% болсон гэж. За тэгээд 5% нэг талаас нөгөө талаас бол одоо нийт төсвийн 13 оны төсвийн хөрөнгө оруулалтын эффект үр дүнгийг хараад үзэхдээ айгүй хөрөнгө оруулалт ихчээд дотоодын нийт бүтээгдэхүүн ерөөсө 2.7%-аар нөлөөсөн байна. Бондын бас айгүй их зам энэ төр хийлээ шүү дээ. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн төр чинь бас нэг 2%. Тэгээд үлдсэн нь юу зээлэр компаниудын үйл ажиллагаагаар ингээл бий болсон дотоодын нийт. Тэгэхээр одоо жишээлбэл тэр үн докторжуулах хөтөлбөр бол ингээд зах зээлийн зарчим бүрэн шийдэж байна. Яг үл надлан жилийн мөнгөний бодлого таанс бити өрсөлдөө нэг юм янз янз болгоод нийтэд нь л юм болох хэвээр. Тэр талаас Монгол банк инжлээс ингээд татаж авч ийн өөрийг. Нөгөө талаас бол дөрөв би хэллээ шүү дээ. Инфляц гэдэг нь зөвхөн мөнгөний үзэгдэл биш байхгүй юу? Монетарист онлоор үздэг мөнгөний үзэгдэл биш. Энэ 80-аад оны үед нөгөө тэгж үзчихсэн. Одоо бол өнгөрсөн. Тийм учраас нийслэл ба аймгийн төвшөнд инфляцийн сархсныхаа өвөрмж байдал дээр үндэслээд өөрснөө энэ талаас бас ажиллах хэрэгтэй гэсэн даалгаврыг засгийн газар төгч гэлээ. Засгийн газар төгөхөөр засгийн газар одоо миний бодлоор юу хийх ёстой бол инфляцийн эсрэг дунд хугацааны хөтөлбөр гэж гаргаад энийг бүх яамдууд Улаанбаатар хот аймагуудаар хэрэгжүүл. Ингүүл хоёр талаасаа ажиллаж байгаад нөгөө одоо хэлээд байгаа тэр инфляцийг дараа жилийн эцэст ямарч гэсэн нэг орон тотоонд барих бодлого боломжтой. Төв банк санхүүгийн доктортой байдлыг хангах чиглэлээрээс бодлого хэрэгжүүлдэг юм шүү. Тэгэхээр эрх хүний мөнгөний бодлого төр энэ чиглэл дээр яг ямар хөө зүйл залтууд тусгасан байна. 8-9 оны хямралаас хойш бол энэ дэлхийн төв банкуд их онцгой анхаараш хууль тогтоомжноос суулгаж өгдөг болсон зүйл нь юу юм гэхээр энэ санхүүгийн доктортой байдал. Санхүүгийн доктортой байдал дээр хямрал гарвал тэгээд эдийн засаг өөрөө дефолт болж хамгийн том аюултай байна. Энэ тохиолдолд бол Монгол улсын хуулинд бол анхудаа тэр нэг санхүүгийн доктортой байдлын зөвлөл гэдгийг байгуулсан. Гэтэл санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн сүүлийн жилүүдэд ерөнхийдөө жоохон формалдах байдлаар ажиллаж ирсэн. Тэнгүүт нь надлан жилийн мөнгөний бодлогын одоо тэр чиглэл дээр бол санхүүгийн доктортой байдлыг бол тогтмолжуул. Тэгээд хоорондоо мэдээлэл солилцох энд бүх юм институцийн бэхжүүл гэсэн ийм одоо үүрэг даалгавар өгдөг. Одоо жишээл валютын ханш эд галзуурж яхад л санхүүгийн доктортой байдлын бүрдүүлдэг зарим яамныхын сайд нь хөдөө мөдөө амарч хэлсэн. Тэгээ ийм байдал байсан учраас энийг ер нь доктортой институц талаас нь
төв банк, сангийн яам, санхүүгийн зохицуулахаар одоо бол шинэ хуулиар бол эдийн засаг санхүүгийн асуудал эргэжсэн тэр сангийн яам. Энэ бүхэн бол одоо санхүүгийн доктортой байдлыг бүрдүүлэх шүү дээ. Тэгэхээр энэ санхүүгийн доктортой байдлыг бүрдүүлэхийн субъектүүдийнх нь хийх чиг үүрэг нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт бол санхүүгийн доктортой байдал Монгол улсад доктортой байж чадж гинэ гэдгийг түүний дотор валютын ханшны зах зээл доктортой байж чадж гинэ хагас жил болгон улсыг хур тайлгнах хэрэгтэй. Энэ заалт орж өгсөн. Дээр нь энийг хуульчлахаар болж байгаа. Мөнгөний болон төсвийн бодлогын уялдааны талаар улсын хурлын гишүүн бөгөөд мөнгөний бодлогын ажлын хэсгийн дарга Дэмбэрэлтэй ярилцсныг та бүхэнд хүргэлээ. Мэдээллийн хурд агентлаг эдийн засаг нэвтрүүлгийн Бямб гарагийн дугаараас сонсголоо. Нэвтрүүлгийн редактор Инх Туул, найруулагч Баясгалан.